Есүсийг сүмээс гарах үед Шамрих нэг багшаа хараач яасан том чулуунууд вэ? Ямар сүрлэг барилгууд вэ? Гэхэд Есүс түүнд чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг сүмийн эсрэг талд байдаг чидэн уулан дээр сууж байхад Петр, Яаков, Йохан, Андрей нар түүнээс аминчлан асууж энэ нь хизээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв. Есүс тэдэнд хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх би болгоомжил. Тэр чинь би байгаа юм хэмээн нэрээр минь олноороо ирж олныг төөрөлдүүлнэ. Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочорд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлэн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм. Харин сэрэмжтэй байх тун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж синагогуудад та нарыг ташуурдна. Та нар миний төлөө гэрчлэл болж захирагчд ба хаадын өмнө зогсох болно. Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. Тэд та нарыг баривчилж шүүхэд тушаах үед юу хэлэх билээ гэж урдаас санаа бүү зов. Харин тэр цагт та нарт өгөгдсөн зүйлийг яар. Яригч нь та нар бус. Харин та нарын доторх ариун сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэгийнхээ эсрэг босож тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсийг хүртэл төвчсөн нь аврагдах болно. Харин та нар хоосрлын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал уншигч нь ойлгог. Ийвдээд байгсад нь уулс руу зүгтэг. Дээвэр дээр байгаа нь бүү бүг. Эсвэл гэрээсээ юм авахаар бүү орог. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй. Энэ нь харин өвөл тохиолдохгүй төлөө залбир. Юу гэвэл тэр өдрүүдэд Бурхны бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй. Мөн хизээч болохгүй гамшиг болно. Хэрв эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч мах бод аврагдахгүй байх байсан. Харин тэр сонгогдсдын төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм. Хэрв хэн нэгэн та нарт хараач Христ энд байна. Эсвэл хараач тэр тэнд байна гэвэл бүү итэг. Учир нь хуурамч Христүүд ба хуурамч иш үзүүлэгчид гарч ирж боломжтой бол сонгогдсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. Харин болгоомжлогтун, үзэгтун. Би та нарт урдаас бүхнийг хэлв. Гамшигын тэр өдрүүдийн дараа гинэт нар харанхуйлж, сар гэрлээ исгарган одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд хүний хүүгээ үүлэн дунд агаас сүрхүч, цог жавхлантайгаар ирэхийг тэд харна. Дараа нь тэр тэнгэр элч нарыг илгээж, сонгогдсдыгоо дэлхийн хязгаараас Тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжирийн модны мөчөр хэдийнэ зөөлөрч навчсаа дэлгэхэд 100 ойртсныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтэн. Үннээр би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийн хэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч миний үгс үгүй болохгүй. Харин тэр өдөр цагийг хинч эс мэднэ. Тэнгэр элчүүд ч хүүч мэдэхгүй. Зөвхөн эцгэл мэднэ. Болгоомжлогтун, сэрэмжлэгтун. Учир нь тэрхүү цаг хизээг та нар эс мэднэ. Энэ нь холын аянд гарахдаа гэрээ орхиж, зарц нартаа үүрэг өгч, хүн бүрд ажлыг ноноож, мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушааж буй хүнтэй адил юм.
Тиймээс сэрэмжлэх түн. Учир нь гэрийн эзэн орой эсвэл шүн дунд эсвэл дахиад онготход аль эсвэл өглөө хизээ ирэхийг та нар мэдэхгүй. Тэр гинт ирээд та нарыг ундаж байхыг чинь харахгүй. Та нарт ч тэр бүгдэд ч адил бие хэлж байна. Сэрэмжлэх түн гэж хэлв.